Энэ шаран сүултээ бүр зүгээр ногоо өнгөж харагдчихна. Зураач баримлж Дорж Сэрэнгуйтай уулзсан байна. Танд амралтын өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та амралтын өдрөө яаж эхлүүлдэг вэ? Амралтын өдрөөр нэг цогтөв. За тэгэхээр өнөөдрийн хувьд таны бүрэн бүсийн онол хэмээх 8 дахь бидаас үзэглэнээр хүрэлцэн ирсэн байна. Таны хувьд энэ үзэглэнгээ яагаад бүрэн бүсийн онол гэж нэрлэсэн бэ? Яг энэ нөгөө алдарт математикч Гёдлин одоо бүрэн бүсийн онол Томьян дээр одоо Томьяноос сэтвэлж одоо нэрийг өгсөн. Учир нь гэвэл энэ бүтээлийн одоо ерөнхий замнал нь гэх юм уу. Энэ Гёдлин теоремын одоо үгээр задарсан тэр задаргаатай их төстэй тийм үйл явц их туулж ийн гэж харснаас болоод одоо энэ санааг гаргаж ирсэн байна. Та математикч Гёдлин одоо бүрэн бүсийн теорем гэдэг алдартай онолтой ер нь хамгийн анх хизээ танилцсан. Тэгээ хизээнээс ер нь уран бүтээлдээ тусгаж эхэлсэн бэ. Яг энэ Гёдлин теоремыг санал болгосон Чиндэг сүрэнгийн Чинбат гэдэг одоо математикийн суурьтай тийм IT инженер залуу байгаа. Програмч тийм залуу байгаа. Тэгэд тэр залуу маань бит хоёр танилцаад нэг удаагүй байхад нөхрөө урлагийн талаар ер нь сонирхдгоо музей галерей үздэгээ яриад тэр нь урлагийн талаар дээрэс нь нөхрөө өөрөө бас нөгөө математикийн суурьтай учраас математик урлаг хоёрын хоорондын уялдаа холбоо гэдэг одоо бит хоёр нэлийн яриа өрнүүлсний эцэст энэ одоо би бүтээлч нь болоод нөхөр одоо кураторын ажил хийх тийм одоо санаа гарсан. Тэгэд ерөнхий энэ Гёдлин теоремыг оруулж ирсэн одоо энэ үзэсгэлэнд оруулж ирж байгаа тэр шалтгаан нь бол нөхрөөс бас шалтгаалж байгаа. Тэгээ өөрөө нэг математикийн суурьтай учраас тэг математик тэг урлаг хоёрын хоорондын зүй тогтол ер нь ямар байдлаар ингээ адил төстэй ямар шинж чанараа ертөнцийнхаа одоо тэр хувилбарууд нь яаж тэг бие биентэйгээ авцалдах тийм боломж байдаг юм бэ гэсэн бас нэг эрэл хайгуул дээр бас энэ санаа гарч ирсэн гэж хэлж байна. Таны үзэглэнгээр зочилж байхад мөн математикч одоо Курт Гёдлин онолын хувьд ч гэсэн математик бол өөрөө төгс биш юм аа гэж ер нь бол үзсэн. Тэгэхээр энэ хорвоо дээр өөрөө альва зүйлс бол хизээж төгс болохгүй юм байна гэдгийг математикаараа дамжуулж одоо баталсан гэж үзээд байгаа. Тэгэхээр таны үзэглэн өөрөө бас одоо юугаараа энэ орчлонгийн төгс биш оршихуйг илэрхийлж байгаа вэ? Яг ирж үзэж байгаа хүмүүсийн одоо сэтгэлийг сонсоход бол ямар ч гэсэн тийм олон хүн нэг хүний дотор орцсон юм шиг тийм мэдрэмж төрж байна. Тэгэд яг аль нь яг одоо үнэн бэ гэдгийг батлах тийм боломжгүй юм шиг гэсэн тийм санаанууд хэлжсэн. Тэгээд энэтэй бас нэлийн төсөөтэй тийм параллел мэдрэмжүүд бас байдаг. Жишээ нь одоо зарим бүтээлүүд маань хүүгийн маань одоо 5-6 настай байхдаа одоо цэцэрлэгийнхэн багш нь болчимгүй хэлсэн үгнээс болж зураг зурхаан болчихсон тохиолдлоос одоо тэр дурсамжнаас сэтвэлсэн ганц нэг зургууд байна. Тэгээ ерөнхийдөө нэг юм Саарл хотын одоо ерөнхий нэг зунаас бусдад нь бол ихэвчлэн Саарл байдаг тий утаа дортог гэл тоос шороо гэл тэгээ бидний одоо байгаа орчинд тийм нэг юм хөхөнг дутагдж байна тий ер нь юм томглог зүйл чиг тэг ингээд
ус гэдэг ч юм уу одоо айгүй олон төрлөөр ингээд надаас бас бүтээлүүд төрсэн байгаа. Тэгээд эсхий болоод уламжлалт болоод одоо өнөөгийн одоо орчин цагийн сэтгэлгээний одоо адил төстэй болоод эсвэл бүр ингээд хоёр туйлын авчираад холбосон тийм санаатай ажлууд байна. Ер нь л маш олон өнцгөр харуулсан үзэсгэлэн байх гэж найдаж байна. Эсхий өөрчлөлт шүү дээ. Энэ цаг хугацаа өнгөрөөсөн материал цаг хугацааг давсан мууч материал ашиглах сонирхолтой. Тэгээ дараагийнхаа одоо жишээ нь эсхий шүү дээ. Урд нь миний ажил байж байгаа гэдэг ерөнхийдөө хуучраад эрвэхээ идээ бүр хэдэн 10 жил болцсон гэрийн турууны эсхий шиг болцсон байхгүй. Эсхий маань болохоор яг уламжлалт дараагаар хийсэн эсхий. Тэнгүүд ноотлын суурин дах эсхий нь болохоор шүүрний эсхий гэж. Юугаар ялгаатай юм гэхээр олон мянган тийм зүгээр шивж хийдэг гэсэн үг. Энэ нь болохоор нөгөө боогод ерөнхийдөө дагтаршуулах маягаар хийж байгаа эсхий нь болохоор юм байна. Эсхийгээр та уламжлалыг илэрхийлсэн гэж сая дурдлаа. Цэнхэр өнгөөрөө бол та байгаль дэлхий, ус ийм олон зүйлийг хөхөнгөөр илэрхийлсэн юм шиг сая ярианаас чи ойлголоо л доо. Тэнгүүт сая таны үзэсгэлэн дээр орж ирээд би хамгийн ихэнд үзсэн зураг маань яг үүдний зөрчил гэсэн сэдвтэй байсан. Гэхдээ яг зөрчил гэдэг нэрийг өгсөн утга нь бол бас яг энэ хурц чарлсан юм ягаан өнгөөр ер нь би их цөөхөн ажил хийсэн. Тэгээ өнгөний хувьд энэ ч нөөрэ байгаль дээр шууд утгаар байдгүй дандаа химийн аргаар гаргаж авдаг. Тэгээ илүү орчин цагийн өнгө гэж хэлж болно. Тэгээд энэ өнгөөр их цөөхөн ажилласан баг одоо би нийт ажилласан одоо ажлуудынхаа ховчилж авч үзэх юм бол энэ баг 1% хүрэхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо миний дотроос тэр дотоод зөрчлөөс бас гарсан байж болох. Тэ баг би биш юм шиг тэ. Надад юу гэж санагдваа гэвэл ягаан их дуртай гэхээс илүү таны үзэсгэлэнг би анх нөгөө яг юм эсхийн урлын хэсгээс үзсэн учраас дорж дэрэм гэдэг уран бүтээлч ингээл би яг дарааллын дагуу явж байгаа л тэр 8 дахь уран бүтээл дээр очиход хөхийг сонирхолцохыг л огт өөр өнгө ороод ирсэн. Тэр өнгө ер нь уран бүтээлч дорж дэрмийн дотоод ертөнцийг илэрхийлэх өнгө мөн үү? Эсвэл энэ үзэсгэлэнгийн утга агуулгыг илүү илэрхийлж байгаа юу? Хүний нэг дотоод ертөнц чинь өөрөө их баялаг. Тэгээд таны ч гэсэн дотор энэ үзэж байгаа хүмүүсийн дотор ертөнц бол тэр чигээрээ бүр ингээд асар том ертөнц байгаа шүү дээ. Тэндээс чи юм жижигхэн юм гаргаж байгаа шүү дээ яг үүндээ. Чадхаа, амжихаа эсвэл одоо гаргаж хуваалцах болох юмаа гэснээр гаргаж хуваалцах байгаа байхгүй. Тэгээд ганцхан бүтээлийг хараад тэр тухайн уран бүтээлчийг тодорхойлох ямар ч боломж байхгүй л гэж харж байна л да. Таны бүтээлүүд дээр сая нийтлэг анзаарэгдсэн нэг зүйл байсан. Уран зураг, тэгээ баримл мөн юм орчин цагийн абстракт хэлбэрүүд ингээ бүгд хамтдаа ингээ таны уран бүтээлүүдэд харагдаад байгаа юм шиг. Тэнгүүт сая надад хамгийн ингээд надад ойлгохдохгүй байгаа ч юм шиг тэгсэн хэрнээсээ ингээ дотоод сэтгэл рүү өнгийж байгаа юм шиг уран бүтээл орон зайд гэдэг нэртэй байсан. Тэгээд ийм хард үрслэл тэгсэрнээсээ тэрэн дээр байгаа маш олон ийм товгор одоо хээнүүд гэж хэлгүү те. Энэ зүйлс ингээд миний дотоодод байгаа ийм тэмцэлтэй байдлыг, зөрчилтэй байдлыг маань ингээд сөхөөд намайг жоох ингээ өвтөхгүйд ч байгаа юм шиг тийм мэдрэмж өгч ирсэн. Тэгэхээр энэ уран бүтээлийг та яг ямар сэтгэл зүрхээр, ямар агуулгаар төрөвсөн бэ? Яг хүн болгон бүтээлтэй харилцаа нь нөгөө тухайн хүний өөрийнх нь үзэж туулсан амьдралын туршлага тэг үзэл санаатай бас их одоо хамааралтай тэрнтэй харилцаа үүсгэдэг л ямарваа нэг бүтээл. Тэгээд тэр зэсмээ дотоодтой харилцаа үүсгэж байгаа бол одоо миний бодсон эсвэл одоо зорьсон тэр зорилгоос биелж гин гэж харж болно.
Тэр нь заавал хүнийг тийм сайхан мэдрэмж, заавал тийм сайхан мэдрэмж өгнө гэсэн асуудал бол одоо тийм хязгаарлагдмал бос учраас бүхий л төрлийн мэдрэмжийг тэндээс авах боломжтой. Та өөрийнхөө ертөнцийнхөө одоо жижигхэн хэсгээс тэнтэй ингээд ямар нэгэн байдлаараа одоо ижил төстэй мэдрэмжүүд тэнд оршиж байгаа бол тэндээс та илүү төрүүлж одоо тэр хүрэлцээ, тэр одоо уялдаа холбоогоо ингээд нээх боломж үүсэж байна гэж харж болно. Тэ бүтээл болгоно. Тэнгүүд энэ бүтээл маань илүү хөхийг сангалзах гэдэг нь мэдээж хөхийн одоо хөх хөнгө чинь өөрөө бэлэгдэл нь аюу олон зүйл дээр оршдог. Тэрний илүүтэйгээр гүн гүнзгий гэдэг тэ гүн гүнзгий яндшгүй одоо таашгүй гүн гүнзгийч гэдэг юм уу. Тиймэрхүү юуг нь утгын илүү авч оруулсан гэх юм уу. Тэгээ усны тэр мэдрэмжийг одоо хэрвээ та харсан бол дээр нь ингээд ус асгацсан юм шиг. Тэр ус нь ингээд одоо хүртэл ингээд тэндээ ингээд тунгалгаараа зарцсан юм шиг те. Тэр юм бужигсан гэдэг чинь гуйл ахгүй. Тэгээ гуйлан одоо зарцтас гэж хэлж болно. Тэрийг нөгөө ус руу одоо хайлуулад урсгаж оруулахад юу яасан тэр зарцаж үлдсэн хөдөлгөөнүүд байхгүй. Одоо бидний баг бахта аав ээж нар ингээл эмээ өвгөнөр тэ муухай зүзүүдлээ айлаа гингүүдл одоо бор алдсан туулаагаас ихсүүлэл домын аргууд байгаа шүү дээ. Ширэглэх гээд туулах цутгадаг ч юм уу, лаа цутгадаг ч юм уу. Яг тэр ерөнхий санаа нь бол бас тэрнтэй төстэй. Гэхдээ тэрнээсээ бас ганцхан цутгуур биш. Тэр чинь ингээд маш олон эмх зэгцтэй хэрнээ. Яг нөгөө ширхэг бүрэн ерөөс давтагдаг учраас тэр нь өөрөө бас өөр одоо төвшөнд очиж байгаа. Тэгээд ер нь яриад байвал зөндөө юм байна уу. Гэхдээ уг нь болж өгвөл нөгөө хүмүүст дүрслэлийг үггүйгээр хүргэх юмсан гэж боддог байхгүй. Яг тэгвэл хүний нүд гэдэг зүйл чинь өөрөө ингээд чих сонсож байгаагаа ялгадаг шиг, соортолдог шиг, тэрийг мэдэрдэг шиг нүд ч гэсэн ялгаагүй бүр маш том цонх байхгүй. Тэгээд тэр цонхоор хүмүүс заавал нөгөө үгээр дамжиж харах гэдэг. За энэ хөх хөнгөнгөд өө тийштэй хөх гэдэг. Угаасаа л хөх хөнгө шүү дээ. Тэрийг баг ярих шаардлагагүй юм шиг дээ. Энэ чинь нөгөө дүрслэл хөрлөгч өөрөө ингээд хараагаар дамжиж ордог. Хараагаар дамжиж одоо холбоо үүсгдэг тийм урлагийн нэг төрөл. Тэгээд тэр утгаараа энэ хараанд харж байгаадаа бас итгэж сурах хэрэгтэй шүү дээ. Хүмүүс аюу анзаарахгүй ингээд харж байгаадаа бас итгэж чаддаг шүү дээ. За энэ ийм юм шиг байна. Гэхдээ энэ юу юм гэдэг те. Бодж үзлгүйгээр тайлах гэж оролдлогүйгээр нэг бэлэн гоо мэддэг шиг те. Шууд бэлэн хоол идэх гэдэг байхгүй. Яг үүндээ хүн бэлэн хоол идэх байвал тэгээд тэр одоо талбарч нь тэр чигтээ ингээд зарцаа дуусч байгаа байхгүй. Зэврэл дуусна. Яг үүндээ чихийг ч гэсэн, биеийг ч гэсэн те нүдийг ингээд хараа бүх юм ажилуулж явах нь тэр хүнд өөрт нь л хэрэгтэй. Тэ бүхэл талаараа одоо ингээд хүн ч хөгждөг үстэй. Уран бүтээлчийн хувьар таны уран бүтээлдээ тусгадаг хамгийн гол онцлогч юу вэ? Онцлог нь зөвхөн таны уран бүтээлээс олж харах боломжтой байдаг. За би иймэрхүү ялгааттайгийн хувьд би энийгээ заавал барьж хийнэ гэсэн тийм юм одоо ашиглаад ирвэл би өөрөөрөө хайрцаглаж эхэлнэ. Тэгэхээр тэр зүйлийг бол өөр урлаг судлаач ч юм уу эсвэл одоо зэмсэг нэгт ахын дүүс юм уран бүтээлч ч юм уу тиймэрхүү өөр гадаад талаас нь илүү хайвал олдох байх гэж бодож байна. Би өөрөөгөө л ийм зүйлээр өөр гэж бас хэлж чадахгүй юм байна л да. Та өнөөдрийн үзүүлэнгээсээ энэ хязгаар болон аниргүй уулзалт гэдэг нэртэй энэ хоёр бүтээлийнхээ санааг ер нь та хаанаас ургуулж гарсан бэ? Аниргүй уулзалт өөрөө түүхэн энгийн юм шиг үгүй юм шиг гэсэн төвхтэлд. Энэ болохоор тубаа гэдэг
ерөнхийдөө үлээгэр хөгжмийн зэмсэг энэ маш хуучны тэгээ одоо нэг 60-аад оны сүүлээр 70-аад оны ихэр орж ирсэн байх магадaltaй. Насаараа л одоо цэргийн ансамбл ч юм уу эсвэл хаан ихтэй Баян Монгол ч юм уу хаан ихтэй ингээд аялж явсан байх магадaltaй тийм хуучин зэмсгүүд хоёр талаас олсон юм. Нэг нь болохоор нэг найзаас авсан. Тэр найз маань өөрөө бүр юм нөгөө түүхийд авдаг цэг байдаг шүү дээ. Тэндээс нэг хүн авчираад энийг хиллээд аваачаа гэдээ зарсан юм хэлээ л дээ. Тэгээ тэр нь бол хөгжмийн зэмсэгтэй бүхэл бүтэн хөгжмийн зэмсэг. Тэгээд хүмүүс яг нь за нэгийг тэгээд олчихсон. Нөгөөх нь нэг бас нэг настай хөгжмийн одоо хөгжмөнтэй холбоотой болтой тэр хүнээс авсан. Тэгээ энэ хоёр ингээд хоёр талаас маш удаан хугацааны дараа бүр ингээд тоглож болохооргүй тэгтлээ ингээд гимтээд ингээд хүнээр болоод сорив шархан дийлтгээ болчихсон баг л ингээд өглөөд юм олдож байгаатай адилхан тийм сэтгэл төрсөн. Тэгээ энэ хоёр яг тэр бибинээ ингээд бибинтэй уулзах үед бол надад бол айгу сонир мэдрэмж төрж ирсэн. Энэ хоёр тэгээ бараг л ингээд насныхаа сүүлдтэй нэг одоо Оросд төрчөөд тэгээ Монголд ирж ингээд насаараа ажиллаж байгаад нэг юм ингээд насныхаа эцсийг үзэж байгаа юм шиг тийм хоёр хөгшин шиг санагдсан байхгүй. Буур ашигч юм шиг тэгээ бүр ингээд хийх юм хийцэн тэгээ хүмүүсийг баясгацсан дуурчсан сэлбэгдсэн тоногдсон тэгээ сорив авсан өвдчихсэн ингээд тэгээ хаягдчихсан бүх юм ал туулчихсан. Яг энэ хоёрт одоо өөр юу ч үлдээгүй юм шиг. Тэгээ энэ хоёрыг тэр хоёр газраас нь ингээд хоёулаа таарсан учраас над дээр учирсан учраас би энэ хоёрыг галерейд ахин төрүүлт юм л гэж бодсон байхгүй. Жинхэнэ дараагийн одоо шинэ уулзалт хийлгээд юм. Одоо энийг бол хүн үлээхгүй, хүн хэрэглэхгүй. Энийг зүгээр харж таашаах эсвэл энэ хоёрын уулзалтаас ямар нэг юм олж авах. Тэ. Насаараа дуурдаг байсан хөгжмөд хоорондоо тэгээ эсхийн Монголд ирээд илүү монголжоод ч юм уу тэ. Ерөнхийдөө энэ санаа нь бол одоо бүр эртний одоо овг аймагуудын хэрэглэдэг байсан тэр бүрээ хэлбэрт зүйлстэй эвэр бүрээч гэдэг юм уу тэ. Тэр зүйлсүүд чинь одоо эцэг өгдөн гэж хэлж болох юм бол тэр энэ хоёр бол ерөнхийдөө бүрээнүүдийнхаа одоо диваачнд ч юм уу хаан ихтэй орон зайд очоод тэгээд тэр алсаас одоо уулзж байгаа тэр нэг юм чимээгүй уулзалт үг байхгүй, аваа байхгүй. Энэ хоёр зөвхөн энэ энерги голд нь ороо зогсох юм бол энэ хоёрын дотор ямар энерги байгааг мэдрэх боломжтой. Яг тэгвэл энд гарч байгаа бүх одоо саунд авиануудыг тэр бүрээ доторх эсхий өөрөө ингээд хураагаад авчиж байгаа. Буцаж оож гарахгүй гэсэн үг. Тэгэхээр хүн юу мэдэрдэг вэ гэхээр яг ингээд ороод ирэхэд ингээд чихэж ингээд таглах гээд байгаа юм шиг. Эсвэл яг энүүхэн энэ хоёрын хооронд орон зайд ямар нэгэн энерги байгааг мэдэрнэ. Хязгаар яг хав тал дээр очихоор хүн нэг гоё мэдрэмж авдаг шүү дээ. Ер нь ингээд харааныхаа гүйцэж чадах хамгийн цаадах хязгаарыг хардаг шүү дээ. Тэг хамгийн ойрхон бид нартай ойрхон хязгаар бол тэг хязгаар хоризонт. Тэгээд дээр нь нар байгаа юм. Яг нь энэний санаа бол хаангүй амьдрал гэдээ бас нэг бүтээлээс гаруултай. Тэрэн дээр болохоор нэгд нар болоод доор нь биеийн лүгөө одоо хоёр үзүүртэй жад бариад далааж байгаа олон хүмүүсийн ингээд жолбор шиг
тийм бүтээлүүд байдаг байсан. Тэгээд тэр нь болохоор тэр жадныхны оронд шүдний чигшлүүр байдаг л та. Тунхаглал гэдэг уран бүтээлээрээ та юуг тунхаглахыг хүссэн юм бэ? Яг юг гэдгээ бол хинч мэддэггүй шүү дээ. Миний хувьд бол тунхаглал гэдэг бүтээлийг харахад надад хамгийн түрүүнд төрсэн сэтгэгдэл эрх чөлөөний дуйл гэж яагаад нэрлэж болоогүй юм бол гэсэн зүгээр хувийн үнсэг юм санаа төрсөн. Тийм. Тэгээд яг энэ бодолч нь өөрөө энийг бас амьлуулж байгаа хэрэг. Эрх чөлөөний дуйл гэд нэрлэж юм бол чамд ойлгохдох гэдэг шүү дээ. Тэнгүүд хин нэгэнд эрх чөлөөний дуйл гэвэл бас ойлгохдохгүй байх магадaltaй. Тэнгүүд тунхаг өөрийнхөө одоо дотоод тунхагийг юу болохыг ахиж нэг нээж эхэлнэ. Тэгээ зорилгын нэмж. Тэрнээс би бол ингэж тунхаглаж ийн гэж би тавиаг байхгүй. Зүгээр тунхаг гэдэг ойлголт нь юу юм бэ? Хүн залуу байхад тэ ухаан санаа дутуу байдаг. Эдгээр насн дээр яг аль нь тэнцээд ирдэг. Өтөл наснд ухаан урт болоод тэ бие физиологи нь дороодч эхэлдэг. Энд чинь тэгэл яг тэрнтэй адилхан урлагийн замналж гисэн яг л тийм. Яг залуу байсан одоо 25 6 та байсан тэр үеийн бүтээлүүдтэй харьцуулбал эдгээр илүү одоо тэнцвэртэй болсон гэж хэлж байна. Таны өнөөдрийн үзэсгэлэнд гарсан байгаа бүтээлүүд ер нь хэр удаан хугацаанд бүтсэн уран бүтээлүүд вэ? Одоо яг энэ дотооддоо төртлөө бүрлдэж гүйцэтгэлээ гадагшилж бас чаддгүй байхгүй. Тэгэхээр эн чинь хэцүү байхгүй. Одоо зарим нэг нь бол тухайн үед нь шууд шүрч аваад хийсэн. Тухайн үед шууд ингээд бодлоо одоо зангидаад нэг тухайн үеийн гэлцэж орж ирсэн санаагаа барьж аваад хийсэн юм байна. Зарим нь болохоор нэлийн олон жил дарагдсан бодлоод байна. Дарагдсан санаанууд. Тэр чинь тухайн үед бүх зүйл зүй тогтлоо болно гэж байхгүй шүү дээ. Бүрэн бүсийн теорем гэдэг тэнэр одоо онлоос эхэлсэн энэ үзэглэн дээр миний хамгийн чухалчилж асуумаар байгаа зүйл бол та уран бүтээлээрээ яг хүний ухамсарын хязгаар гэдгийг та яаж илэрхийлж байгаа вэ? Хүний ухамсарт хязгаар байхгүй хаа. Хамгийн гол одоо бүрэн бүсийн теоремыг үндэслэсэн математикчийн маань хувьд хамгийн чухал зүйл бол яг философичдын энэ санааг өгөөсгсөн байдаг. Хүний ухамсарт хязгаар байдаг, бүхнийг ухамсараараа одоо зохицуулж болдгоо гэсэн философичдын үзэл санааг одоо өгөөсгөж гарч ирснээрээ энэ онлын одоо хамгийн гол утга учир нь байсан. Тийм ч учраас өнөөдрийн бүрэн бүсийн онл гэдэг энэхүү үзэглэн бол өөрөө их тэр мэдрэмжийг өгөх боломжтой байна гэж надад санагдлаа. Илүү бас байгалыг бас чухалчж үздэг. Байгаль өөрөө биднээс өмнө байсан, бидний дараач байх бол. Тийм учраас энэ дэлхийн ертөнц, энэ утгаар хэсгэл энэ мөнхийн юмсуудыг бидний хувьд бол хизээч одоо төгсгөлийн үзэж чадахгүй тэр зүйлсүүдийг хайрлж хамгаалж тэндээс бас суралцах тийм тэр л илүү зөв тогтол болоод энэ оршихуун үндсэн одоо шатнуудын том суурнууд юм болов уу гэж бодож байна. Тэг бусд нүдэ энэ дүрслэлийн талаас
залуу уран бүтээлчдэд зориулж ямар зөвлөгөө өгөх вэ? Одоо нийгэм болоод энэ нийгмийн дундах гарч байгаа бүхэл зүйлсийг одоо энэ сошиал нэтворк ингээл Google бүх юмар л одоо хангалттай яг зориул хардаг. Тийм харж болдог, нээж болдог, сурч болдог тийм цаг байгаа шүү дээ. Гэхдээ тэр дунд хүн бас өөрийгөө битгий алдчихаасай тий. Хамгийн гол нэг тулгуурлах зүйл нь чи өөрөө юм чинь. Тэгээ юу ч сурч болно, юу ч мэдэж болно, юу ч одоо өөртөө нааж болно. Гэтэ хаанаас нь чарсан чи өөрөө байгаа гэдгээ бас байх ёстой гэдгээ бас санаж яваасаа. Тэгээд зурс хийсэн бодол болгоноо барьж авч сураарай. Тэгээд зөрөгтэй байгаарай. Тэгээд зөрөг байхгүй бол угсаа юу ч үсэхгүй шүү дээ. Ямар ч алхам үлдэхгүй. Тэгээд тийм учраас зөрөгтэй байгаарай л гэж хэлмээр байна. Танд цаашдын уран бүтээл дээр ямар төлөвлөгөө байгаа вэ? Чадвал ер нь дотроо ерөнхий одоо уялдаа холбоогоо хараад тэрнийг илүү чагнаад явахыг хичээдэг дээ. За тэгэхээр таны дараагийн төлөвлөгөөнүүд нь бас одоо биелнэ гэдэгт итгэлтэй. Тэгээд танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье, баярлалаа. The skyways just to get lost.